Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Та бүхэнд энэ удаа Adobe фирмийн гаргадаг Adobe Photoshop програмын тухай хичээл заахаар бэлтлээ. За ингээд Adobe Photoshop гэдэг маань ер нь дэлхийд ерөнхийдөө номер 1 зураг янзлдаг програм байгаа. Зураг засдаг. Нэрнээсээ ч гэсэн Photoshop гэхэлэр зургийн дэлгүүр гэсэн утгыг агуулж байгаа шүү байгаа. За тэгээд энэ програм маань бол ер нь зураг янзлна, зурагтай холбоотой зураг үүсгэх ер нь бүх зүйлийг зурагтай холбоотой бүх зүйлийг хийн. Зургийг засварлан гаргана, зураг шинээр үүсгэх гэх мэт бүхэл ер нь зурагтай холбоотой үйлдэлийг хийн. Ер нь график манай сайтын зүгээс үзүүлж байгаа график дизайнер болохын үндэс нь бол ерөөсөө хамгийн ихнийх шат нь бол Photoshop байгаа. За ер нь Photoshop гэлтгөө Photoshop-тэй ижлэхэн төрлийн маш олон програмууд байдаг. Жишээ нь GIMP гэж өнгөө бас юу байгаа. Зураг янзалдаг програм байгаа. За энэтэй бас төстэй маш олон төрлийн фото янзалдаг програмууд маш олон төрлөөр байдаг. За ингээд гэхдээ энэ удаа хамгийн алдартай нь Adobe Photoshop хамгийн монголчуудын хамгийн нийтлэг хэрэглэдэг хамгийн олон мэддэг Photoshop програмыг заахаар болсон байгаа. За Photoshop програмаа ярихын тулд эхлээд Adobe-ийн гаргадаг AI буюу Illustrator програмтай харьцуулж хэдэн тайлбар хэлье. За ингэж харьцуулж хэлэх шалтгаан маань юу вэ гэхээр манай сайтын зүгээс бол эхлээд Photoshop-ыг нэгдүгээрт нь эхэлж үзэн, хоёрдугаарт нь болохоор Adobe Illustrator буюу AI-г үзэн. За энэ хоёр маань бол ялгааг нь эхлээ ярьчихад та бүхэн дараагийн хичээл дээр ойлгомжтой болоод ирэх болов гэдэг үднээс товчхон бэлдсэн байгаа. За Photoshop бол raster зургийн төрлийн програм байгаа. За raster гэдэг маань raster гэхлээр тайлбарлажээ. Raster гэдэг маань цэгээр зурдаг. Цэг буюу dot пикселээр зурдаг гэж ойлгож болно. Гэж ойлгоно. За цэг гэдэг маань юу вэ гэхээр одоо жишээ нь энэ дээр маш сайхан тайлбарсан байна л да. За цэг гэдэг маань ямар учиртай ойлголттой вэ гэхээр энэ дээр энийг нэг дэлгэц гэж ойлгоё. За нэгийг харьцах нэг dot байна гэж үзвэл цэг байна гэж үзвэл ерөөсөө ийшээ нэг цэг дээр одоо энэ ерөөсөө нэг л цэг гэсэн. Нэг цэг дээр нэг л өнгө дүрслэн гэсэн. За хоёрыг харьцах хоёр дээр гэхээр дөрвөн нүдтэй ийм квадрат үүсчин. За дөрвөн нүдтэй квадрат дээр би цэг болгоныг өнгөний комбинац үүсгэхэд ингэж харагдах нь тэ. За 5 дээр гэхэлэр ингээд бас ийшээ 5 гээд 25 цэгтэй ийм дэлгэц байна гэж үзэхэд энэ цэг дээр би одоо ямар нэгэн өнгө дүрслэхэд иймэрхүү байдалтай харагдах нэ. За 10-10 гэхэд ийм, 20-20 гэхэд ийм, 50-50 гэхэд ийм, 100-100 гэхэд ийм. За тэгэхээр эндээс юг харуулж байна вэ гэхээр Photoshop зургийг дүрслэхдээ энэ цэгний resolution маш чухал юм байна гэдгийг харуулна. За raster зургийн төрлийг яаж томруулсан? Одоо эндээс харуулсан байна л да. 1x-тэй одоо нэг зураг энгийн харагдахад ямар байна? 4x 4 дахин томруулахад яаж харагдж байна? За raster төрөл маань ерөөс хамгийн цаад эц дээр цэг байдаг учраас цэг буюу dot байдаг учраас томруулахад ингээд цэг маань мэдэгдээд тэгээд цэг маань мэдэгжид. За энэ бас даваа талж байгаа, сул талж байгаа учраас дараад нь тайлбарлаа явуучих. За Illustrator маань яадаг вэ гэхээр Illustrator маань ерөөсөө вектор төрлийн зургийн програм байгаа. За энэ маань яадаг вэ гэхээр ерөөсөө бүх юм дээр line буюу шулуун шугам байдаг. За би line гэдгийг шулуун шугам гэж орчуулахаар бас жоохон учир дутагдaltaй байна. За line гэдэг маань бол жоохон морьсон, талисан, одоо curve маягтай ингээд ellipse янз бүрээр дүрсгдэх учраас зүгээр орчуулахад бол line шулуун шугам гэж орчуулж байгаа. За ер нь шугам байдаг учраас компьютер маань хадгалахдаа цаана бас л яг шугамаа нь хадгалдаг. Тэгэхээр нь яаж томруулсан? Ерөөсөө яг энэ дүрслэлийн маань чанар алдагдахгүй. Одоо цаана ямар нэгэн цэг байна гэсэн үг биш. Компьютер тооцоолоо хадгалахдаа шулуунаар нь хадгална гэсэн үг. Тэгэхээр
яаж томруулсан ерөөсөө шулуун ба шулуунараа л харагдана гэсэн. За ингээд манай dot raster graph яад өрсөж байна гэхээр одоо би чинь энэ хэд чинь ийм матрицын одоо ийм доттой дэлгэцэн дэр ингээд E-үсийг ингээд тавихад одоо ингээд харсан дүрсүүдийг ингэж өнцгтэй харуулсан юм тий. За хэрвээ би resolution цэгээд дотоо маш олон болгоход одоо энэ кадруудад маш багасна гэсэн. Их багасаад харахад resolution сайжирна гэсэн. За resolution-д ийм ялгаатай байгаа. За дээрээс нь vector graph маань бол line бол ерөөсөө line-аар л хадгална гэсэн учраас ерөөсөө ингээд line-аар дүрсгтэй явна. За Photoshop маань raster graph гэж ярьсан ба. За raster гэхэлэр чинь юунд хэрэгтэй вэ гэхэлэр цэгэн дүрсэлтэй график дүрсэлтэр одоо цэгэн дүрсэлтэй гэхэлэр ч одоо бидний ер нь бодит амьдрал дээр байдаг цаасан дээр зурхтай ер нь маш адилхан. За raster graph буюу одоо Photoshop нь хамгийн даваа тал юу гэхэлэр одоо ерөөс цэгээр ингээд бүгдийг дүрсэлж байгаа учраас одоо за энэ зураг маань бол жоохон чанар модтай ингээд дотоод нь харагдаад байгаа учраас за бас нэлээд илүү ялгадахаар болчихлоо. За raster-гаар даваа тал маань ерөөсөө одоо би ингээд давхарлаад одоо яг уламжлалт нөгөө цаасан дээр зурдаг шиг би ингээд давхарлаад зурхад зураг маань ингээд ороод идэг. Одоо ингээд давхар ингээд би яаж зассан зурган дээр зассан ингээд ажиллагаа аваад идэг байна. Харин эсвэргээр манай vector graph буюу юу маань болохоор Illustrator маань болохоор ямар нэгэн байдлаар энэ цаанаа ингээд цэгэн дүрслэхгүй дандаа шугам байгаа учраас би хэрвээ энийг засахын тулд raster руу хөрвүүлж засах эсвэл шууд яг энэ ажлын файлн дээр засах гэх мэт шаардлагатай болдог. Тэгэхээр яг ялгаа нь бол яг энэ дээр маш тод харагдж байгаа юм л да. За тэгээд ерөөсөө Photoshop маань ганц зориулсан юм нь юу вэ гэхээр ерөөсөө фото засварлах ер нь график хийх 3D зураг анимашн дээр нэлээд ашигладаг. Харин эсвэргээр Illustrator маань ерөөсөө яах вэ гэхээр ер нь лого үүсгэх, инфограф үүсгэх тэгээд гараар одоо зураг зурах, одоо график чартууд, инфограф үүсгэх, график чартууд үүсгэх, тэгээд фонт үүсгэх, ер нь хэвлэлийн төрлийн бүх төрлийн хэрэгцээд ажлуудыг хийж гүйцэтгэх гэсэн зорилттой байгаа. За эндээс юу харж байна вэ гэхээр Photoshop маань болохоор ерөнхийдөө зургийг үүсгэхээсээ илүү одоо бэлтцүүдээр ажилладаг. Ерөөсөө нэг зургийг аваад нөгөө зурагтай хойлох гэх жишээ нь яг үндсэн ажил нь бол ерөөсөө Photoshop бол ерөөсөө зурган дээр ажиллах. Зургийг засварлах, нэг зурнаас нөгөө зургийг тастаж хоолд нэвлүүлэх гэх мэт ажлыг хийдэг Photoshop-ын үндсэн ажил маань. Illustrator-ын үндсэн ажил маань болохоор бүгдийг ер нь өөрөө үүсгэх, шинээр дандаа үүсгэх байгаа. За энэгээр ер нь хэд ялгаатай байгаа. За Photoshop маань бол ерөөсөө Photoshop-ын өөрийн маань ажлын файл буюу PSD файл үүсгдэг. За энэ маань болохоор ажлын файл болохоор өөрийнхөө одоо бүх одоо манайхны ярьж хэвснээр бол задгаа файлыг агуулж идэг. За энэний чанар үзүүлэлтийн хувьд бол хамгийн илүү байдаг. Бус зургийн төрлийн програмаас файлуудаас. За бас JPEG төрлөөр ордог. За JPEG төрөл бол ерөөсөө зүгээр наалтсан зураг гэж ойлгож байна. Ер нь бүх төрлийн юм дээр уншдаг. За PNG болохоор бас зургийн файл болгож Alpha channel-ыг авч яадаг. Одоо за Alpha channel-ыг дараа тайлбарлах учраас PNG TGA буюу Targa зураг энэ хоёр бол Alpha channel авч яадаг. За BMF бол за нэлээд эртвийн зургийн файл байгаа. За Photoshop маань ерөөсөө ийм төрлийн файлуудтай ажиллана. За энэ нийтлэг ажилтдаг файлуудын юу шүү төрлүүд шүү. Энээс маш олон төрлийн зургийн файлууд байгаа. Файлын төрлүүд байгаа. За Illustrator маань ерөөсөө AI буюу өөрийнх нь Adobe Illustrator-ын ажлын файл, EPS SVG буюу одоо вектор зургуудын хадгалах файлын төрлүүд байна. За ингээд Adobe Photoshop, Adobe Illustrator хоёрын хооронд харьцуулахад юм байна.
За ингээд Photoshop-ын нээсэн юм чинь одоо Photoshop-ийнхаа зургийн хэмжээний талаар эхлээд бүгдээрээ ярилцгаая. За одоо миний энэ нээсэн документ болохоор 1058 2785 пиксел гэсэн харьцаатай ийм зураг байна. За би энийг томруулчих гэж жижигрүүлчихье. Тэгэхээр одоо 1058 гэдэг маань одоо хөндлөн хэмжээ. 2785 гэдэг маань босоо хэмжээ маань. Одоо 2 дахин илүү, бараг 2.5 дахин илүү босоо төрлийн зураг байна. За хэрвээ энэ маань сантиметрээр хэмжигдэх юм бол яаж хэмжигдэх вэ гэдэг маань одоо 8.6 сантиметр 23 босоо нь 23 сантиметр. За resolution 118 resolution гэсэн байна. За resolution гэдэг байгаа маань за эхлээд энэ хэмжээ бол ерөөхдөө ойлгомжтой байх тийм. Ер нь бол энэ пиксел гэдэг маань ерөөхдөө харьцаа байгаа. За ер нь хэвлэлд өгөх дэлгэцэнд гарах гэдэг хоёр хэмжээ бол яг ерөөхдөө ойролцоо. Нэг нь болохоор PPI буюу за би энэ чи биччихье. PPI DPI DPI гэсэн хоёр хэмжигдэхүүнээр хэмждэг байгаа. За DPI гэдэг нь бол dot per inch буюу нэг цэгт хичнээн пиксел байхаа гэж. PPI буюу pixel per inch одоо 1 инчэд хичнээн пиксел байхаа гэдгийг зааж. За сая бид харсан энэ image size дотор pixel сантиметр pixel inch. За инчээр 1 инч дотор хичнээн пиксел байна. 300 пиксел байна. 1 сантиметр дотор хичнээн пиксел байна. 118 сантиметр. За 1 сантиметр инч хоёр чинь 2.5 дахин зөрүүтэй байдаг. Тэгэхээр чинь 2.5 үзүүлэлээр 300. За тэгэхээр би ер нь бол инчээр яваад сурцсан юм чи 300 одоо 1 инчэд 300 пикселтэй ийм зураг үсгэжээ гэж ойлгоно. За ингээд Photoshop тэхэ тухай танилцуулгыг ингээд ер нь ингээд өндөрлөжээ. За ингээд Photoshop маань ерөнхийдөө ингээд ойлгогдсон байх. Энэ удаагийн Photoshop-ийн хичээл ингээд өндөрлөж байна. За дараагийн хичээл хүртэл баярлалаа. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.